9 2x дээр нэмэх нь 3 гэсэн шилүүнтэй перпендикуляр бөгөөд хасныг 1 гэсэн цэгийг дайрсан шилүүний тэгштэл бич. За шилүүний тэгштэл гэдэг маань ийм гэж байдаг бид нэр А болон Б-г нь олно гэсэн үг. За бидний бичих энэ шилүүний тэгштэл маань энэ шилүүнтэй перпендикуляр байх хэрэгтэй. Перпендикуляр байхын тулд яадаг вэхээр налалтуудынх нь үржүүр хасганыг байна. За өгсөн шилүүний налалт нь 2 байгаа. Бидний бичих шилүүний налалт нь А байна. Энэ үржүүр хасганыг гэдгээс тэнцүү зах 2-1 гэж гарч ирнэ. За энэ дээр орлуулад очивол 9 тэнцүү зах 2-1-ийг үржих нь x нэмэх нь b. Одоо b-г нь олоход бодлого тогтно гэсэн үг. За b-г нь хэрхэн олох вэ гэхээр x-ийн оронд хаснагийг орлуулахад y-г нь нэмэх гарч ирэх ёстой гэсэн үг. За эндээс x-ийн оронд хаснагийг орлуулна. За нэмэх нь b гэж чингүүт y-г нь 1 гарч ирэх ёстой. За энэ үржүүр 2-1 болно. За эндээс b гэдэг бол 1-ээс хасах нь 2-1 буюу 2-1 гэж гарч ирэх нэ. За өөрөөр хэлбэл 9 тэнцүү зах 2-1 x нэмэх нь 2-1. За энэ тэгштлийг бүх талыг нь 20-оор үржүүлээд ингэж өчүүлнэ. Бүгдийг урагш нь оруулаад энэ хасахыг сая урагш нь оруулаад гэж өчүүлнэ. Бүр ингэж өчсөн ч одоо энэ бүгд өөрөө зүгээр болтолно.